За дөрөвдүгээр анги Жонни эхлүүлсэн гэр бүлийн жижигхэн хурлаар эхлэх ба Жон голдон сууж явах өгөөд тэрээр нэг эмэгтэйд сэтгэлтэй болсон гэдгээ гэр бүлийнхэндээ хэлээд байждаг. Жон хүүхдүүдэд маань ээж хэрэгтэй юм шиг байна. Тэгээд бээр нэг бүсгүйтэй сүү тавьсан. Тэгээд харин тэрийгэ та хэдэд хэлэх гээл гэсэн чинь аав эгч Пол өө тийм үү. За тэгээд хин гэдэг бүсгүйдээ нэр алдар нь хэн бэ гэсэн чинь Лизи гэж хэлсэн чинь гэр бүлийнх нь бүгд пэр хийдлээ нэлддэг. За яагаад тэгсэн бэ гэсэн чинь тэр Лизи гэдэг эмэгтэй нь хот даяараа мэддэг бие үнэлэгч юм байна лээ. За үзэгдэл шилжээд манай хэд бизнес явуулдаг газараа хүрээд ирсэн чинь ажиллаа хийгээд сууж исэн нэг залууг нь юу ч хүү зодоод хайцсан. Хамаг юм өмгийн дээрэмдсэн байж идэг. Залуу Ли гэр бүлийнхээ ирээд ингэж хайчаад яваад өглөө. Гэсэн чинь Томми энэ төмөр утас таслагчийг олох бөгөөд олсон дөрөвдөө хинч битгий хөдлөөрэй гэж хэлнэ. Артур Жон хоёр шууд ойлгоод баг өмдөндөө шээх нь холгүй. Жон гуй Пол гэжээ. Нэг ч алхан битгий урагшлаарай гэдэг. Гэтэл Томми бидний зэрэгт байхад дайснаа шоглох гэд энийг үлдээдэг байсан. Гэтэл Артур энэ байшингийн хаа нэгтээ гар бөмбөгний төгжээг мултлаад утсаар татаад уйчихсан байна. Харин хаанаа гэдэг л байна. Гэсэн чинь манай Томми ухаантай болохоор жоохон ухаан сийлээд энэ байшин биш юм шиг байна. Хэрвээ байсан бол өдий дэлбэрсэн байгаа. Суман дээр миний нэр байсан болохоор надтай холбоотой нэг газар байгаа ах гэд Томми гадагшаа гараад гадаахыг ажиглах гээд гардаг. Тэгсэн чинь өөрийнх нь машин дотор хамгийн бага дүү болох Фин Шэлби суудсан Томми шиг жүжиглээ тоглож байдаг. Томми "Байзар Фин, чи аль хаалгаар орсон бэ?" гэтэл Фин "Би авираад гарцсан штеп." "За тэгвэл чи яг гарч ирсэн шиг авираад боочих" гэтэл Фин шууд хаалгыг онгоолгоо боочно. Гэтэл нөгөө тэсрэг бөмбөгний төвөгжээнд таслагдаад яг дэлбэрэх гэж байхад Томми өстө цаана нөгөө хүмүүсийг тоосон шинжгүй холдоорой гэж нэг орилсноо шидчихнэ. Am I joke to you? Томми тэгснээ Фин дандан намайг дуурайж тоглол ийм л юм болдго юм шүү гэж хэлээд зураглаж хэлжнэ. Жонни Дог цагаан төгөргөө Томмитой хамт Ли гэр бүл дээр ирсэн байх ба Томми Ли гэр бүлийн хүндэтгдэг, бараг удирддаг удган ихчдээр уулзах гээд ирсэн байдаг. Тэгээд Томми "Миний байвал Билли Кимбер. Тийм болохоор одоо хоорондоо ингэж тэрсэлдэх хүсэл алга." Удган харин зөрүүд нь "Чи Билли Кимберийг батирч байгаа юм чинь бараг маний хэдийгээ зөрүүлээд батирчвал яах юм?" гэд нэг л итгэсэн шинжгүй хариулдаг. Томми харин "Би энэ гэр бүлийн бизнес хийх гэж ирсэн. Шэлби гэр бүл дээр нөгөө алдарт Билли Кимбер ирсэн байх өгөөд өөрсдийнх нь бизнесийг харж шалгаж байснаа туслах нь Томмид нэг зүйл өгөөд тэр хоёр буцаад яваад өгдөг. Харин юу гэдгийг нь энэ дээр тайлбарлах бөгөөд та хэд Томмигийн амнаас сонсчихгүй да тий. Shelby family has its first legal racetrack pitch. За Томми нөгөө сүмдээ Грейстэй уулзах бөгөөд энэ хоёр маань уучраа ургуулаад услаад нэг өдөр дууснаа. Маргааш нь Томми машинтайгаа явж байгаад нэгэн эмэгтэйг машиндаа суулгах өгөөд суулгаснаа ингэж хэлдэг. "Чи Жоныг хайртай юу?" За энэ үгнээс хараад үзвэл энэ үсгүй нөгөө алдарт Жонны сүү тавьсан бие үнэлэгч эмэгтэй гэдгийг хэдүүлэн мэднэ. Лизи хариуд нь "Би ёстой засарсан. Өнгөрсөндөө л үлдсэн. Одоо л доктортой амьдрий. Жон ч сайхан залуу" гэсэн чинь Томми тэр үедээ нэлээд их мөнгө Лизид харуулснаа. "Чи одоо ингээд гэр бүлтэй болж байгаа бол хоёулаа хуушнаад урсаад сүүлийн удаа нэг юу яагаад хөө?" гэдэг. За энэний учир нь юу вэ гэхээр Томас энэ Лизи хэдэн удаа худалдаж авч ирсэн юм байлээ. Тэгээд харин Лизи тэр мөнгийг нь харж байснаа. За яг сүүлчийн удаа шүү гэд мөнгийг нь авдаг. Томми хариуд нь "Тэгэхээр өнгөрсөндөө үлдэг байж. Машинаас буу. Над мөнгө хараа өөртөө үлдээгээд Жоноос заагаа бай." Гэхэд Лизи саяхан Томмигийн шалгалтанд унснаа ойлгоод машинаас нэлээд ууртай буудаг. Тэгснээ үзэгдэл шилжээ Жон Томмигийн машиныг угаагаад зогсож байдаг. Томми Жон дээр ирээд юу хийж байгааг нь асуудал. Жон "Аха өнөө өрөө би Лизитэй уулзнаа. Таны машинаар харин ганц гангарчд юм уу?" гэсэн чинь Томми "Чи над машинаа хүссэн үед оноод явж болно. Гэхдээ асаахаас ч өмнө нэг юм хэлье" гэд Лизитэй уулзаад болсон процессыг хэлтэл Жон тэнд шууд эм орчиж байгаа байхгүй юу? Угаасаа ойлгомжтой ш. За тэгээд тэр хоёр үргэлжлүүлээд Томмиг энд ирсэн нэг шил юм хувааж уунгаа. Томми ингэж хэлдэг. "Маргааш нэг юм Ли гэр бүлтэй эхлүүлсэн дайнаа эцэлнэ. Миний дүү тэрэн дээр сэтгэлээ зас" гэтэл Жон "Окей ах. Маргааш Ли гэр бүл дээр нэг сайхан уураа гаргаад хийгээд маргааш болно." Тэгэд бүх зүйл өрнөх газрын хажууд манай эд ирсэн байх ба Томми Жонд хандан "Чи зүгээр үү?" гэж асуухад Жон "Өө зүгээр. Артур тэгтэл мэ ганц зөргөө чангалчих" гэд арх өгдөг. Жон нөгөөдх нь хид сайхан балгааддаг. Тэгсэн чинь манай эд нэг л Жоныг ажигласан шинжтэй бүгдээрээ Жон руу хараад байдаг. Жон хариуд нь "Ява, юунд над руу хараад байгаа юм? Яасан?" Тэгээд тэр эд Ли гэр бүлийнх рүү хөдлөнө. Тэгснэ яг Ли гэр бүлийнхэнтэй уулзах газрын хажууханд ирсэн байж исэн чинь Томми Жон тандан "За илв Жон, тулаанд орохоос өмнө чамд нэг юм хэрэгтэй"
Гэснээ бүгд цэцэг гаргаад ирдэг. Томми гаргаж ирсэн цэцгээ Жонни ингэр зүүж өгөхөө Жон бүр what the fuck юу болоод байна гэсэн зогсож идэг. Тэгэд бүгдээрээ энд болох гэж байгаа зүйл дайм биш, Жонни хурим гэдгийг олж мэднэ. Жон юу вэ? Хиний хурим бэ? Та чад юу хийгээд байгаа юм бэ гэтэл Томми чиний хурим гэж хэлээд бөө юм болно. Жон ч тэнчнээс зугтах гад. За тэгтэл бүгдээрээ Томмигийн ли гэр бүлтэй хийсэн хэлэлцээрийнхэн талаар энд олж мэднэ. Томмигийн ли гэр бүлийнхэнтэй хийсэн хэлэлцээр нь нөхөр хэрэгтэй ли гэр бүлийн нэг бүсх үед эхнэр хэрэгтэй байгаа Жоныг гэрлүүлээд хоорондоо үүссэн дайныг үрдийн эв нэгдэл болгох төлөвлөгөө байдаг. Жон дургуцах нь ойлгомжтой. Угаасаа царайг нь ч харж байгаагүй хүнтэйгээ гэрлэнэ гэдэг ч одоо юу гэсэн үг юм тийм биз дээ. За тэгээд Жон шууд явах гэтэл Томми Жонд хандан дайнуу амар амгална уу? Чи шийд. За үүнийг сонссон Жон бол эр хүн л дээ алтчих. За тэгэд бүгдээрээ Жоныг хормондоо ирж бүх харна. Бүр шийдсэн царайтай. За юу л болов болог гэж залгаж байгаа зү. За тэгснээ нөгөө нэг удган эмэгтэй дээр ирж Жоныг харуулсан чинь удган эмэгтэй нь болно. Яг болно гэж хэлдэг. За тэгсэн чинь Жон ч баг шалгалтанд тэнцчихүүгүй юу сайхан инээгээл. Тэнгүүтээ юм нэг дэр шиг юмн дээр суугаад хүлээж итэл эхнэр болох бүсгүй нэрнэ. Тэгээд сүйд бүсгүй нь урдуураа унжуулсан энэ юм аваад нэг рүүгээ сайхан хайрын харцаар ширтнэ. Тэгээд Жон ч ахнар руугаа хараад давгүй шүү гэсэн байдалтай инээд. Тэгээд хурмын пати болох нь ойлгомжтой. Энэ парти үргэлжлээд явж байтал тог хинбэ гэсэн чинь Эйдагийн хүүхэд нана. За ингээд Эйда болон Фредди нар хүүтэй болгоо гэж. Фредди тэгээд хүүтэрээ ирээд дөнгөж хүүгээд хэврээд байж байтал цагдаа нар орж ирээд Эйдагийн гэрээс Фреддиг аваад явчихсан. За ийм үйл явдал болсныг авга ихч Пол хажууд нь нүдэрээ хараад байжсэн болохоор шууд Томми дээр ирээд жинхэнэ агсан тавьдаг. Би чамд итгэсэн. Цагдаа нар Фреддиг авч явахгүй гэдэгт чамайг зохицуулсан гэдэгт би итгэсэн. Гэтэл одоо хар чи юм уу? Өмхий худалч гэж хэлснээ шүлсээ нулимчаад яваад. Тэгэд маргааш нь болоод Томми гэрийнхэн дээр иртэл баг багт нь хаяад явсан аав нь ирчихсэн байх өгөөд өө миний хүү Томми ороод ирлээ. Гэтэл Томми энэ гэр бүл чи 20 жилийн өмнө хэрэгтэй байсан. Одоо энд чиний хэрэг байхгүй. Гар гэд. За та нар бүгд ижлэх нь. Чи ч гэсэн ижлэх нь Артур. За тэгвэл аав нь явъя да гэд яваад өгдөг. Аав уул нь ууха болсон гэсэн. Гэтэл Томми дуртай байвал та бас дагаад гар. Манай Томми бол үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүн шин. Артур тухайн үедээ гараагүй хэрнээ бүгд явсны дараа аавтайгаа хамт гадуур гараад баг Fight Club руу юмд очсон уугаад сууж идэг. Аав нь түнд миний хүч мундаг ир болжээ. Аав нэг бизнес хийх гээд 2000 паунд дутчлаа. Баг нөгөө нэг ах нь хөдөө нутаг руу явахсан 500 төгрөг минь гэдэг шиг. Ахын Баянгор явах гэж манай 1000 төгрөг дуцлаа нэ дөөр. Миний хүү аавда 2000 паунд олоод өгч чадах уу? Артур тийштэй аав хүн нэстэ мундаг ир хүн болсон штэ. 2000 паунд маундыг бол асуудалгүй штэ аав. Гэтэ харин Томмиг мэдхээс өмнө та бизнесээ босгоод буцаагаад өгөх хэрэгтэй. Тэгээд тэр хоёр тохиролцоон түрээс сална. Тэр оронд ахлах мөрдөгч Грейс хоёр уулзж байх өгөөд энэ удаа ахлах мэдээлэл авах гэж Грейсийг дуудаагүй. Миний эхнэр болооч гэсэн байж идэг. Грейс харин зөрүүд нь за тэр дэмий байхаа. Би хайртай хүнтэй гэд явах гэтэл ахлах мөрдөгч. Тэр хайртай хүн чинь Томми юм уу? Гэтэл Грейс чимээг өхөн яваад өгдөг. Ахлах тилт левел 2. Артур өөрсдийнхөө эзэмшдэг бизнесийн цэфнээс 2000 паундыг хусаад аавдаа аваачаад өгөх бөгөөд за аава танд л энэ удаа итгэлэн шүү гэтэл аав нь мөнгийг нь авснаа. Өө юу итгэл вэ? Одоо чиний хэрэг байхгүй. Арил. Тэгээд манай Артур жинхэнэ урам хугаралт. Энэ хооронд режектлүүлсэн ахлах мөрдөгч Томми оцааныг алнаа гэд Гаррисон пабд орж ирээд нөгөө манай паби эзнийг мэддэг бүхнээ хэлээд. Энд л хамаг асуудал болж явах хэвээр. Тэрийг чамаас өөр хэн сонсдгийг ингээд сүрдүүлж гардаг. Үйл явдлаа зэрэгцээ Томми Грейсинд ирсэн байх ба миний энэ киноны хамгийн дуртай хэсгүүдийн нэг өрнөдөг. Грейс Томмигоос виски уух уу цай уух уу? Цай ууя. Гэхдээ эмэгтэй хүн гэртээ шал өөр харагдах юм аа. Грейс яаж харагдаж байна? Томми хамгаалалтгүй. Грейс харин энэ үгийг сонсоод сонин царайлснаа. Би өөрийгөө хамгаалах ёстой юу? Томми би зүгээр л нэг цай уудаг ирв. За ингэж маргааш болох ба Томми жинхэнэ эморцсон сууж байгаа ах дээрээ ирэн Артурыг нэг сайн зоригжуулаад яваад өгөх ба энэ хооронд Томмигийн нууцсан байсан буунуудыг паби эзний өгсөн мэдээлэлээр ахлах мөрдөгч олох ба ахлах мөрдөгч өөрөөрөө бахархсан зогсож идэг. Тэгснээ туслах нь түн хандан мөрдөгчөө нэг бүрэн автомат дутуу байна гэж хэлдэг. Тэгсэн чинь ахлах за нэг юм бол яах. Бараг бүх зэвсгээ олцсон. Гэхдээ Томми л нэг юм сэдэд байна да гэд орхиод одоо л нэг сэтгэлэн тайлгарнаа. За тэгсэн Томми нэг том юмд бэлтгэхэд хүмүүсээ цуглуулж байх өгөөд тэр нь юу вэ гэхлээр Томмигийн ли гэр бүлтэй хийсэн хувилдаан гих мэтчлэн бүх зүйлсийг
Билли Кимбер мэдсэн байх бөгөөд хүмүүстэйгээ Томми руу хөдөлсөн гих мэдээг авна. Томми өөрийнхөө итгэдэг итгэл даах бүх хүмүүсээ дуудсан байх бөгөөд бүгд Францад дайнд хамт явсан хүмүүс нь байх. За тэгээд тэд нар хоёр талаас нь хоорондоо зодтолдож байгаа юм шиг уулзнаа. Тэгвэл Томмигийн хүмүүс нилээн цөөхөн, Биллигийн хүмүүс бүр нилээ олон байгаа юм. Тэгээд хоорондоо шууд буудалцвал Томмигийнхан бараг шууд арчуулахар гэд бодцсон байж идэл Томми нэг зүйл хэлдэг. Билли, та ийм их хүнтэй надтай үзэх гэж байдаг. Яг үзэлцмээр байвал үзэлцээ л дээ. Гэхдээ хоёрын оронд үзээд яах вэ гэснээ Эйдагийн нөхөр Фредди бүрэн автомат буутай гараад ирдэг. Тэгсэн чинь яг тулаан эхлэх гэж байна уу гэсэн чинь хүүхдээ ойлгох чимээ гарнаа. Юу вэ гэд бүгдээрээ гайхаад хартал Шелби гэр бүлийн хамгийн бага эмэгтэй дүү Эйда дөнгөж төрсөн хүүхдээ тэрэгэн дээрээ түрээд бүгднгийнх нь гол дээрээ зогсчдаг. Тэгснэ Фредди, "Үе Эйда, яваач ээ. Энд чи юу хийж байгаа юм бэ?" гэсэн чинь Эйда, "Аматат. Би өөрийнхөө хийж байгаа юмыг мэдчихээн. Та бүгдийг харж байгаачлан би гашуудлын хар хувцас өмссөн байна. Яагаад гэхлээр эрчүүд та нарын ийм үйлдэлээс болоод хідэн эр нөхөргүй эцэггүй хүүхдүүд өсдөг гэж бодож байна. Тийм болохоор хэрвээ та нар энийг үргэлжлүүлээд байлтмаар байгаа бол байлт та. Тийм их нэг алмаар байлаа л. Гэхдээ би та нарт нэг юм хэлье. Энэ хүүхэд болон би яг энэ байрнаас нэг ч алхам хөдлөхгүй шүү." Гэсэн чинь Билли, "Үгүй тийм штэ. Энэ эмэгтэйгийн хэлж байгаа түмэн зөв. Энийг эхлүүлсэн нэг л хүүхэд хангалттай." Гэснээ Томмиг буудаад тагдаг. Хоёр дахь сум гарахад Томмигийн нөгөө нэг анд урдуур нь орж хамгаалах бөгөөд хүмүүс битгий гаалнэгэрэ гэж орилдож байгааг бид нар сонсдог. Билли Кимбер бараг л Томмиг алчлаа гэд хойшоо гараад инээгээд байж идэл Томми ингрээсээ буугаа суглаад Биллийн духанд нэг сум зоогоод тагдаг. Тэгснэ Томми, "Хангалттай. Билли бит хоёр энэ зүйлийг нэг эсрэг нэг дуусглаа. Одоо та нар гэртээ эхнэр хүүхэд рүүгээ харь." Гэд энэ үйл явдал дууснаа. Эхнэр хүүхэд рүүгээ харь гэдэг үгийг сонсоод ирчүүдийн харцанд за нэрэл тимлээ гэдэг бодол төрж байгааг бид нар киноноос шууд хардаг. За сцен солигдож Томмигийн цээжин тус газар зоогдсон сумыг гаргаж байгааг бид бүгд харна. За үүний дараа Томми Грейс хоёр уулзалцсан байх ба ахдах мөрдөх зэвсгээ олсон болохоор Грейс энд ажиллах шаардлагагүй болсон байна. Харин Грейс Томмид хандан "Би одоо энд ажиллах шаардлагагүй болсон. Нью-Йорк явж шинэ амьдрал эхлүүллээ. Харин 7 хоногийн дараа Нью-Йоркд уулзъя. Чи миний өнөөс ирнэ үсттэй." Гэд энэ хоёр маань салдаг. Тэгээд Томми өөрийнхөө өрөөнд ирсэн сууж байх өгөөд Грейс рүү нэгэн захидал бичээ сууж байдаг. Энэ захидал дээр Грейст Томми сэтгэлээ илчилж байх бөгөөд 7 хоногийн дараа тэр газар уулзъя гэд газрынхын нэрийг бичсэн байна. За ингээд энэ захиаг бичиж байх хооронд ахлах Грейстэй хамт сууж явах байсан галт тэрэгний гадаа Грейс рүү маань бууж хэглүүлсэн байж байгадаг. За тэгээд Томми маань сэтгэлээ илчилсэн захиагаа бичиж дуусгаад энэ захиагаа би өөхөө яах вэ гэж бодсноо. Тэнгэр лөө зоос шидэтгэдэг. Тэгээд харин сүлд буусан уу тоо буусан уу гэдгийг мэдэж амжаагүй байтал кадр солигдоод тэгээд буундуу дуурнаа. Буундуу дуурсны дараа нэгэн дуу явах бөгөөд та бүхэн энэ дууг өөрсдөө сонсохгүй юу? За season 1 маань энэ өрөөд өндөрлж гин. Тэгээд та бүхэнд маань бичлэгтэй таалагдсан бол лайк, subscribe хийхийг бити мартаарай. Мөн season 2-аа хурдан үзмээрээ сайхан комент бичээрэй гэж та нараас хүсье. Тийм болохоор Chinguniverse channel-тайгаа өргөжлүүлээд хамт байгаарай. Chinguniverse.